Just take it up as an Hey, feeling good, like I should. When in dark, walk around the neighborhood. Feeling blessed, never stressed. Got that sunshine on my Sunday best. Yeah, hey, every day can be a better day despite the challenge. 오돌이忘れにご注意ください. 아, 그래도 알았어, 돼. The doors on the right side will open. Please change your form. Strangers in disguise. When the sound is going to stretch, it sounds Ингээ энэ хоёрыг нийлүүлээд 700 грамм хямдхан байгааз. Бид хоёр ингээ сарын яваад. the sunlight from melting down the night. Plugging this fruit was finally right for having a last bite. This town will start again. It's crazy, right? An ideal place for us to hide. Two perfect strangers in disguise. See you once outside. Би өөрөө тэмдэглэлийн дэвтэр айгүй цуглуул дуртай. Шууд юм цулгаа юм цагаан ч юм уу хаар тэрхүү тэмдэглэлийн дуртай. Тэгээ энэ болохоор миний яг тусдаа юм жижиг нь болохоор одоо жишээлбэл миний хичээлийнх ч юм уу энэ болохоор яг хийх ёстой зүйлүүдээр бичдэг. Гэтэ би ерөөсөө тэгэж нэг гоёор ерөөсөө хийдгүү одоо тэг яг зарим хүмүүс шиг тэмдэглэлийн дэвтэр бүр амсартай болгоод байдаг шүү дээ. Тэгтгүү ерөөсөө тэгэж сураагүй. Би яг одооноос эхэлж бүр тэмдэглэлийн дэвтэр амар сайн хөтлөе гэж дэвтрийг яг юунд ашиглах байгаа гэвэл тэмдэглэл хөтэлт юм уу гэж бодоод өөрийнхөө болсон явдлыг өнөөдөр болсон явдлаа бүгдийг тэмдэглэлийн дэвтэр дээр хөтэлт юм уу гэж бодоод тэгээд угаасаа яагаад гэдэг нь бол угаасаа ойлгомжтой нөгөө нэг хэдэн жилийн дараа ч юм уу одоо өөрийнхөө бичсэн зүйлийг хараад яг тухайн үеийнхаа тийм филинг тэр мэдрэмжийг одоо ингэж дахиж мэдрэхийн тулд ч юм уу би энэ үед юм хийж ээж дээ гэдгийг
дахин санахын тулд ч юм өөртөө ингээд жоохон фан байх гэж ер нь тийм линктер хөтэлт юм уу гэж бодлоо. Тэгээд би яг эргэлзэж юм л та яг японоор бичих үү, монголоор бичих үү. Тэр монголоор бичсэн нараад илүү дээр бах тий. Ер нь тэмдэглэлийн дотроо бол за монголоор бичнэ. Монгол хүн юм чинь ер нь хүүх хүртлээ ч гэсэн монгол хүнээрээ л байна. Бас миний хүүхдүүд ийм хөөрхөн юм авсан. Тэгээд чинээсээ гоёор тэмдэглэлийн дэвтэр хөтлөе гэж бодлоо. Наад суугаад энэ тэмдэглэлийн дэвтрийг уншихдаа би яг залуу үедээ яг юу мэдэрч юу хүсдэг байсан түүнийгээ ч гэсэн ер нь бол дараа нь бол мэдээж баг зэргийн бол дараа нь бол ингээ мэдээж баг зэргийн дараа нь бол ингээ мэдээж баг зэргийн бол мэдээж санал та. Гэтэ яг бүр яг таг бүр яг юу болж исэн гэдгийг бол тэгээ би болохоор ой тогтоолтол бүр өмнө муу тэгээд ингээ найзуудтайгаа өмнө болж исэн юмыг ер нь амар мартчихдаг. Эсвэл манай найзууд тийм амар ой тогтоол цайтай юм болов. Бүр яг тухайн үед бүр хиддэх өдөр байсныг хүртэл манай найз санаад байдаг ш. Би болохоор бүр юу ч санахгүй баг юу боллоо. Тэр өдөр юу болсон хүртэл мартчихдаг байхгүй юу. Энэ болохоор тийм тэйпэнд амар дуртай байхгүй нэг жоохон нэг газар ингээд наагаад тэн дээр ансаар бичдэг ч юм уу. Жоохон ингээд нэлийн дэсрийг арай ингээд гоё болгож өгөх юм болов. Гоё ингээд харагдах байдлаас ч юм уу амар гоё болгож өгөх юм болов шүү дээ. Прям хурхима. Хурхман. There's the answer. Everyday life, wearing a almost cold as hearts. To profess strangers in disguise, but after them, forget I crazy world, yeah, to them. No need to say a word, we'll do our best. Гэтэ би гоо бичдэг байсан л даа. Угаасаа нэг биччихлээ байвал хичээлдээ л ер нь сайн байвал бичих хамаагүй гэж боддог байсан. Тэгэл яг цэвэрхэн бичих хэвээр үедээ яг цэвэрхэн бичээл муухай бичих хэвээр муухай бичих үедээ тэгэл муухай бичдэг байсан. Логийн өмнө хийсэн бичлэг маань 25,000 хүрчээш. Voice of Mongolia үзэгч маань ер нь миний бичлэгийг далимдуулаа үзсэн бахал гэж бодож байна л. Гэтэ ер нь ерөөсөө энийг бүр үнэхээр ингэж төсөөлж байгаагүй. Нэг сарын өмнө би анхнаасаа тийм алдартай байгаагүй. Ямар ч тийм Instagram юм уу Facebook гэжтэй тийм дагагчгүй байсан. Тэгээд тийм үеэсээ тэгэж ингээд бүр анхан шатнаас нь бүр ингэж эхэлсэн болохоор тэгээд ер нь бол зөндөө их share хийгээд тэгээд 2000 хүн subscribe-тэй болно гэдэг чинь ер нь бол миний хувьд бол бүр амар том амжилт. Миний яас өсөө орсон юм уу? Тий. Хөөрхөн мэн. Хөөрхөн. Өмнө юм том юм ингэж яаж надад. Авьяасла. Яаж? Юу яагаад анти? Энийг байр. Мама манай ингэж мааматай болсон юм уу? Мамага хай амар тоо. Яа. Хичээл намайг. Атаал анаа гэж байгаа юм. Өөр ингэ
Whenever you're ready, whenever you're ready, whenever you're ready, whenever you're ready. Directions. For each question in this part, you will hear 4 statements about a picture in your test book. When you hear the statements, you must select the one statement that best is. Feeling good, like I should. When in circle, walk around the neighborhood. Feeling blessed, never stressed. Got that sunshine on my Sunday best. Every day can be a better day despite the challenge. All you gotta do is leave it better than you found it. It's gonna get difficult to stand, but hold your balance. I just say whatever, cause there is no way you everyone falls down sometimes, but you just gotta it's okay, feeling good, like I should. When in circle, walk around the neighborhood. Feeling blessed, never stressed. Got that sunshine on my Sunday best. Hey, some days you wake up and nothing works, you feel surrounded. Gotta give your feet some gravity to get you grounded. Keep good things inside your ears just like the waves and sound it. And just say whatever, cause there is no way you're grounded. Everyone falls down sometimes, but you just gotta know it'll all be That's just your face. No, I'm sorry. I'm a doctor, and I'm just really tired. What is it you were saying you do? I wasn't. I don't think I'm ready, no, not for that jelly. My honey like Winnie the Pooh. That strawberry got me very temporarily out of order in the booth. I don't got nothing to do. Feel like I'm stuck in a loop.